Бүгдээрээ сайн байцгаана уу? Рослит Ард ээлжид мэргээрээ уулзах гэж байна. За ингээд YouTube channel-таа маань үргэлж цуг байдаг, намайг дэмждэг, урмын үг хайрладаг та бүхэндээ маш их баярлалаа. За ингээд 25 оны маш том зорилго тавьсан байгаа. 100 мянган subscribe-д хүргэх та бүхэн маань сувагт маань нэгдээд subscribe дараарай. За дээр нь анхаашны тайраг төзрийн сургалт маань хэлсэн байгаа. Тэгэхээр би description хэсгээр линкээ оруулчин. Эхний дугаарт яг та бүхэнд ямар агуулгатай сургалтыг хийх гээд байгаа вэ гэсэн мэдээллийг хаалттай группт орж аваад авна. Үүний дараа та сонголтоо хийгээд дараагийнхаа алхмыг хийгэрэй гэж хэлэх гэсэн юм аа. За өнөөдрийн маань багц сэдв миний экс буцаж ирэх үү гэсэн сэдвтэй. Энэ сэдвийн хүрээнд нэгдүгээрх нь бол тэр одоо танд хэрхэн хандаж байна. Нэмэлтээр хэрвээ тэр хүн буцаж ирэх юм бол харилцаа маань хэрхэн өрнөх гээд байна гэсэн ийм нэмэлт сэдвтэй байгаа шүү. За ингээд бүгдээрээ мэргэхлүүлцгээе группийнхаа сонголттой танилцъя. За тэгэхээр ерөнхийдөө нөгөө юунууд маань өнгөнүүд маань ингээд та бүхэнд харагдаж байгаа те. Тэгэхээр энийг нэх ойртуулах шаардлагагүй гэж бодлоо. За групп нэгийнхэн маань star гэсэн ийм сонголтын карттай байна. За хоёрдугаар групп маань Hermit. За ер нь бол нэлээд л бодлого ширтсэн сууж байгаа нэг карт. За гуравдугаарх нь бол Air of Cups гэсэн ийм хүү картын сонголттой байна. Тэгэхээр та бүхэн маань хамгийн их татагдаж байгаа группийн сонголтыг хийгээд ороод ирээрэй. Нэгдүгээр группийн маань уншлага эхэлж байна. За нэгдүгээр группийн маань тэр одоо танд хэрхэн ханддаг вэ гэсэн энэ асуултанд хариулах болно. За Star картын сонголтыг та бүхэн маань хийжээ. Тэгэхээр энд бол бүр яалтчгүй юм итгэл найдвар өөрт чинь байгаа буюу тэр хүнийг тавьж явуулж чадахгүй ингээд сэтгэлээсээ зурч асан байдалтай байгаа гэдг нь ер нь бол картнасаа тодорхой харагдаж байна. Тэгэхээр энэ бол хилингийн карт тэ сэтгэл санаа гоё одоо идэгрэх дээр нь итгэл найдвараа алдахгүй байх гэсэн нэг ийм карт байгаад дтгаа. Тэгэхээр бүгдээр ямар ч гэсэн цааш нь харцгаая. Эндээ сонголтынхаа хүчрийг тавьчих. За тэгэхээр өнөөдөр энэ хүү том хүчрөөрөө хийхээр болсон. За эндээсээ дэлгээд хийнэ. За тэгэхээр эхний карт нэгдүгээр группийнхний маань бодож явдаг тэр хүн танд одоо яг ямар хандлагатай байгаа вэ? За эхний картаа авцгаая. Эхний карт Tree of Cups. За Tree of Cups карт маань ер нь бол яг юм happiness-ийн карт тэ аз жаргалтай хамтрал болуулаа нийлж аюу юм аз жаргалтай ямар нэгэн зүйлийг тэмдэглэж чийд юм те. Тэгэхээр nice Tree of Cups картаар эхлэнэ гэдэг бол миний хувьд бол боломжийн байна гэж хэлнэ. За энэ дараагийн маань карт Four of Pentacles. За одоо яг л нөгөө нэг яриад байгаа юм чинь энэ шүү дээ гэдэг шиг. За Four of Pentacles бол яг юм өөрчлөлтийг хийж чаддаггүй. За хоёр нэг сони юм яа чи нэг сөрөг утгаар ороод ирлээ. Өөрчлөлт хийж чадахгүй яг одоо байгаа зүйлээ ингээд тавьж явуулж чаддаггүй. За дээр нь энэ хүн яадаг вэ гэхээр шинэ зүйлийг олж харах энэ хүнд тийм бодол боломж байхгүй нэг ийм карт байгаад байдаг. Тэгэхээр тэр хүний хандлага бас яг ер нь бол ингээд нэг те өөрийг чинь тавьж явуулах ер нь бол бодол алга. Тайрын дунд магадгүй нэг ийм зүгээр энгийн гоё найз нөхөрлийн аз жаргалтай ийм харилцаа байдаг байх боломжтой юм. За окей дараагийн картуудаа харцгаая да. За дараагийн карт маань Death карт те. За энэ бол өөрчлөлтийг сануулж байгаа карт буюу Death карт маань альва нэг зүйл дуусахад шинэ эхлэл эхэлж болдог шүү гэсэн нэг ийм карт байдаг. Тэгэхээр энэ хүн бол одоо яг л нэг ийм тэгээ
юмсыг арай жоохон өөр өнцгөөс нэг харах гад үзэж байгаа болов уу гэсэн юм бодол байна. За окей, дараагийн карт маань Chariot. За willpower, хүчирхэг байдлаар те ингээ урагшлах энэ харилцаагаа магадгүй яг ийм тогтвортойгоор урагшлуулах гэсэн нэг ийм бодолтой. Тэгээ хоёр талын хар цагаан энэ одоо нөгөө хүлгийн одоо юу гэх юм нөгөө ингээд залаад явж байгаа хоёр. Одоо уг нь бол энийг арслан л гэж тайлбарлана. Энэ хоёр маань одоо тий аль нь ингээд ганхгүйгээр ийм тогтвортой байдаг. Ийм карт байдаг. Ийм тэгжээж хүчтэй байдаг. За аль нэг нь жоохон ингээд нэг ийм уналттай ч юм уу те ийм байгаад ирэхээр энэхүү харилцаа жоохон тийм асуудалтай болно л гэсэн үг. X гэхээр мэдээж хэрэг энэ хүн танаас явсан байгаа те. Гэтэл энэ хүн яг л ингээд нөө star card шигээ таярт хоёуланд нь буцаж эргэж нээлнэ гэсэн нэг ийм бодол бол байгаад байна. За дараагийн карт маань King of Wands карт. За энэ бол нэлээ ингээд юмсыг те боддоор ингээ харж байгаа. Одоо энэхүү харилцаа маань ер нь бол яг хайл зүг рүү чиглүүлэх гээд байна вэ гэдэг зүйлийг энэ хүн бол айгу алсын хараатаагаар харж байгаа буюу ер нь бол жоохон баг зэрэг хоошоо суусан байдалтай ийм карт байдаг. Тэгэхээр энэ бол одоогоор зүгээр ингээ анзаарч байгаа те. За ер нь ингээд юмс яг ямархуу байдлаар ингээд өрнөх гээд байна вэ? Энэ харилцаа ер нь яг хаашаа ингээд чиглээд байна гэдгийг бас ингээ яг харж байгаа л ерөнхийдөө нэг ийм карт. За дараагийн маань карт King of Wands. Nice. За тэгэхээр нэгдүгээр группийн маань яалтчгүй те star card чигээ ингээ нэгээ тавьж явуулах хоёуланд чинь ийм сонирхол алга. Гэхдээ яг эцсийн үндэ энэ цаашаа ингээд нөгөө karmic cycle болчих уу гэсэн нэг жоохон юм айдас байна. Яагаад гэхээр уг нь бол те нэг рүүгээ айгуу тийм хүсэл тэмүүлэлтэй байгаа байхгүй юу. За King of Wands, Queen of Wands хоёр карт маань бол маш гоё юм хүчрхэг айгуу тийм те inspireтай. Wands саваа маань ер нь бол ийм гоё ирч хүч. Дээр нь ингээд Queen of Wands картын маань урталд ийм нэг юугаад муур байгаа те. Тэгэхээр ер нь бол ийм маш ийм хүчрхэг карт байхгүй юу. За хүчрхэг карт дээр нэмэх нь Chariot карт бол яг энэ хоёртойгоо цуг гарна гэдэг нь миний түрүүний яриад байгаа шиг те. Энэ хоёр бол яг ингээд зэрэг хоёулаа яг нэгэн цул болж ээж энэ тэрэг бол маш юм гоё хүчтэй хөдлөн одоо урагшлна гэсэн үг байхгүй юу харилцаач байгаа. Гэтэл энэ харилцаа яагаад дууссан бэ гэдэг нь бас жоохон сонирхолтой л юм. Уг нь бол хоёуланд чинь энэ харилцаагаа аваад үлдээ гэсэн нэг ийм сэтгэл зүрх одоо тэ хүсэл тэмүүлэл гэдэг зүйл бол үнэхээр байсаар байна. За дараагийн маань карт Page of Swords. За тэгэхээр ер нь бол яг энэ харилцаанд ямар нэгэн байдлаар нэг зүйл тодорхой болох ёстой юм шиг нэг юм мэдрэмж. Яагаад тэгэхээр энэ харилцаа бүрэн боломжтой боловч дууссан байна гэдэг нь энд нэг тодорхой бус зүйл байсан учраас энэ зүйл тодорхой болтол ер нь бол хоёр талтай байхаар магадгүй шийдсэн. Гэхдээ нэгнээсээ зураастай. За дараагийн маань карт High Priestess. За тиймээ. За тэгэхээр Page of Sword картны маань араас High Priestess те. Энэ бол High Priestess бол яг ийм зүн совин бэлэг өндөр бас ийм маш нууцлаг хүн байдаг. Тэгэхээр энэ хүн таныг ер нь бол уншихад жоохон хэцүү байгаад байна уу гэсэн нэг юм мэдрэмж ямар нэг юм ингээд тодорхойлох гэдэг нь шүү дээ. Гэтэл тэр нь айгүй нууц байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүн бол таныг яалтчгүй ямар нэгэн зүйл өөрөөс нь нууж байгаа гэж бодож байгаа буюу энэ дээр тодорхой болгох ийм ирмэлзэл гэх юм уу те тодорхой болгох шалтгаан байна л гэсэн үг. За дараагийн маань карт
Justice тийм ээ шудрагс. За Justice. За нэгдүгээр группийн бол ерөөсөө тэр чигтэл ер нь те нэг юм тодорхой болгох чи яг юу хийсэн бэ те үйлдэлийнхаа одоо эзэн байх ёстой ч гэдэм үү те хэлсэн үгэндээ эзэн байх ёстой хийсэн үйлдэлтэй эзэн байх ёстой гэдэг шиг шударгасыг л энэ харилцаанаас шаардж байгаа буюу энэ бас л яг нөө charityтай адилхан те яг юм хоёр юм юу барьсан байгаа даа. Энэ дээр юм жинлүүр шиг юм барьсан байгаа даа. Тэгэхээр clarity буюу энэ page of sword card за justice card хоёр бол ер нь бол маш төстэй хоёулаа ингэ сэлмээ барьсан те. За дараагийн маань card Fool. За Fool бол маш гоё юм шинэ эхлэл байдаг те. Тэгэхээр энэ нэгдүгээр группийнхныгаа хараад ахаар энд бол айгүй тийм болохгүй зүйл бол ерөөсөө алга. Энд ямар нэгэн зүйлийг те заавал тодорхой олох гээд нэгээ зовоогоод ах биш. Энд бол эрсдэлтэй ч гэсэн те гоё юм шинэ алхмыг хийгээд нэгээ ингээд тодорхой бус байдалд оруулаад зуураад ээлгүй тодорхой болгоод ингээд асуудлаа зэслээ явчих юм бол аймаггүй nice тийм юу vibe тэ нэг энерги орж ирж байгаа байхгүй. За сүүлийн карта аваад ажиллагаа дуусгая. За сүүлийн карт маань Seven of Pentacles. За Seven of Pentacles карт бол ерөөсөө энэ харилцааныхаа тэ нөгөө юг харна. Одоо юу гэдэм энэ харилцааныхаа өдий хүртэл явсан тэ энэ зүйлийнхаа үр дүнг маш их удаан төвчээртэйгээр хүлээж байгаа нэг ийм хоёр хүн байна. За энэ ер нь бол ингээ хараад харна штэ. Энд бол яг ингээд айхтар тийм муудалцсан ч юм уу те нэгээ ингээд айхтар хийлүүгээр доромжилсан ч юм уу нэг ийм айгуу тийм нөгөө токсик харилцаа байдаг штэ. Энд бол ерөөсөө тийм энерги байхгүй байна. Энд бол зүгээр л ийм гоё ууг нь бол маш гоё юм тогтвортой энерги байна. За дээр нь ингээд нийлчин гэсэн гоё ихтгэл найдвар байна. Хоёр биенээ гэсэн хүсэл тэмүүлэл байна. Нэгнээсээ зуураад ингээд те сэтгэл санааны хувьд ч тэр одоо юуны хувьд ч те нэгнээсээ юм нэг зуурсан байдалтай зүгтаа байхдаа бас гоё аз жаргалыг мэдэрч чадчихээн те. Betrayal of Cups карттай хорших нөгөө жоохон dark карт харанхуй картууд маань гарч ирэх үе гэдэг бодлоос ч байсан боловч гарч ирсэнгүй. Тэгэхээр Three of Cups карт бол nice те. Энэ бол гоё юм аз жаргалын карт байдаг. Тэгэхээр энд бол тийм айхтар токсик одоо devil те ийм нэгээ контролдох гэсэн бас ийм манипуляц хийх гэсэн ч юм уу те нэг ийм хар энерги бол харж явахтай юм. Ер нь жоохон ийм нэг сөрөг энерги айгуу тун бахтай маш гоё уншлага боллоо гэж хэлнэ. Тэгэхээр Star карт бол яг л дээ энэ ихтгэл найдвар алдаагүй шиг уулзах бол хэрэг байна. Ихтгэл найдвараа алдахгүй байхад энэ хүн бол би бол маш дайггүй өөрөг чинь бол маш дайггүй байдлаар харж байна л гэж хэлнэ. Тэгэхээр нөө нэмэлт уншлага маань буцаж ирвэл тарын харилцаа хэрхэн өрнөх вэ гэсэн юм уншлага байгаа те. Тэгэхээр за ингээд баярлаа баяртай. За ингээд хоёрдугаар группийн маань уншлага эхэлж байна. Эхний сэдв тэр одоо танд хэрхэн ханддаг вэ гэсэн юм сэдвтэй. За тэгэхээр Hermit гарч иржээ. За Hermit бол ер нь бол ингээд ганцаараа дотгошоогоо өөрийгөө олох аялал гэсэн ер нь бол утга. Энэ харилцаа магадгүй те одоохондоо тэр хүнтэй цуг байхыг хүсэхгүй байгаа буюу энэ харилцаа одоохондоо жоохон нэг хэсэг ингээд нэг нам гүм байхтай нэг юм нэг орон зайг гэх юм уу нэгэндээ үг жоохон дотгошоо ганцаараа байх юм хүсэл эрмэлзэлтэй хоёрдугаар группийнхан байна. За хоёрдугаар группийнхныгаа уншлагыг эхэлж байна. За тэгэхээр тэр хүн одоо танд ер нь ямархуу хандлага үзүүлж байгаа вэ? За эхний карт маань Two of Swords. За энэ яг л ер нь бол та гараад иргүүл гэж
За ер нь бол ингээд энэ бол public те нөгөө нийтийн олон нийтийн уншлага учраас жоохон нийгэм рүүгээ энерги өсөрдөг гэдэг мэдэнтэй. Тэгэхээр ямар ч хэлсэн энд бол нэг тал бол ингээ яг бүр хаалттай. Буюу өөрийгөө хамгаалттай байлгаж байгаа. Энэ хүнд бол магадгүй те энэ харилцаа цаашид айгүй тийм ирээдүггүй айгүй онцгүй ер нь бол ийм сэтгэл төрж байгаа. За нүдээ ингээд боочсон хүний дүрс дээр нь сар те ингээ 2 свордо барьсан. За сворд бол ер нь ийм жоохон тодорхой байдал шаарддаг нэг ийм төрлийн карт байгаад дээ. Тэгэхээр одоохондоо бол энэ харилцаа юу гэдэг буцаж нийлэх нь хүртэл миний хувьд жоохон удаашралтай байж магадгүй юм аа л гэж хэлнэ. Энэ хүнд ямар ч байсан цаг хугацааны хувьд хэрэгтэй байна. Хол байх нэг тийм шаардлага. За дараагийн карт Star. За Star бол хилингийн карт. За энэ дээр бол би нэг ихтгэл найдвар гэж ярихаасаа илүү за энэ хүн ч бай тэ таарийн хувьд магадгүй хоёулаа хоёр талдаа тусдаа ямар нэгэн байдлаар энэ харилцаагаа айгүй нөгөө бодох шаардлага байгаа. Star карт маань яг ийм нэг баг зэргийн ихтгэл найдвар дээр нь сэтгэл санаагаа айгүй гоё идгэх нэг ийм шаардлага байна. Зүгээр л хоёр талдаа сэтгэл зүрхээ ангаах шаардлага байна гэж л хэлнэ. Итгэл найдвар гээл те дараагийн юм ярихаасаа илүү зүгээр тийм шаардлага байна. За тэр Nine of Swords те. За энэ бол үнэхээр emotional буюу сэтгэл санааны хувьд бол энэ харилцаа бол нэгэндээ айгүй тийм ад жаргал хүсээ илүү айгүй стресс өгч байгаа ийм харилцаа. За ер нь бол энэ хүний хандлагч тэр энэ харилцааг урагшлуулах бодлого байна шүү. Тэгэхээр ер нь бол хүчлээд бол хэрэггүй гэж хэлнэ. За дараагийн маань карт Four of Wands. За энэ бол тогтвортой харилцаа болоход ер нь бол таарийн хувьд маш асуудалтай л харилцаа байна гэж энэ хүн харж байгаа юм байна. За дараагийн маань карт Knight of Pentacles тийм ээ. За Knight of Pentacles бол маш болгоомжтой санал. Хэрвээ чамд энэ хүн санал тавихаар болох юм бол маш болгоомжтойгоор хандна. Энэ болгоомжлол нь юу вэ гэхээр дахиад бит хоёрын те энэ харийн харилцаа үерхэл нөхөрлөлч гэдэм үү те ихэлсэн тохиолдолд буцаад нөгөө аимшигтай зүйл рүүгээ унчхуудэ гэсэн энэ хүнд маш их айдас байна. Энэ хүнд тулгах хэрэггүй. Ер нь бол таарийн одоогийн байгаа байдал чинь бол хоёр талдаа чимээгүй байсан нь баг нэг хэсэгтэй үлцээтэй юм шиг те. За Five of Pentacles энэ бол яг ингээд нэгээ айгуу тийм хэцүү байдалд оруулах ghosted гэж ярьдаг те. Ингээд нэг сүнс өдр шиг ингээд алга болчихдог. Тэнд хайр байна уу гэвэл бол байж болохч та энэ харилцаа л ав нэг тийм сэтгэл ханамж өндөртэй харилцаа бол бүр яагаад ч биш байна. Энэ бол үнэхээр тийм нэгээ ядралд оруулдаг харилцаа юм уу? Нөгөө амар токсик гэж за картууд маань гарч ирэх үгүйг сайн мэдгүй ч гэсэн миний хувьд бол энэ яг энергийг уншиж хахад ер нь бол аюу тийм сэтгэл санааны хувьд нэгэндээ аз жаргал өгч чадахгүй байгаа нэг юм аз жаргалгүй хоёр хүн л байна. Ер нь бол нэг юм жоохон онцгүй л энерги байна да. За дараагийнх маань Hanged Man. За энэ бол юмсыг жоохон одоо тий боддоор харъя да. Тэгээ одоо магадгүй жоохон лог одоо нөгөө хөрсөн дээр буухгүй гэхчээр одоо тэнгэрийн зүйл бодоод тий ийм нэг Ромео Жулиета хоёр шиг хайрыг ингээд мөрөөдөөд явж байсан бол одоо л жоох ингээд хөрсөн дээрээ буух сонирхолтой болчихсон. Маш их зүйлийг бол тунгаан бодож байна. Энэ хүн бол үнэхээр энэ харилцааг эхлүүлэхдээ бол маш хариуцлагатайгаар
эхэлнэ. Би бол эхлэхдээ бол энийг бол бүр нэлээд удна гэж хэлнэ. За дараагийнх дээрээ бүгдээрээ илүү картуудаасаа илүү тодорхой мэдээлэл авъя те. За Seven of Cups. За энэ бол төөрөгдөл юм аа. Тэгээ маш олон сонголтууд, маш олон ингээд таарын дунд үүссэн хайрын харилцаанаас гарсан асуудал ч гэдэм үү те, иймэрхүү зүйл байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдийг ингээд нөгөө жоохон нэгтгэж авах нь айгүй хэрэгтэй те. Үнэхээр ингээд яг сайхан харилцаа болох гэдэг юм уу? Тэ үнэхээр нэг нэгэндээ хортой харилцаа болох гэдэг юм уу? Нэг нэгэндээ айгүй гоё аз жаргал те өгөх гэдэг юм уу? Эсвэл бол сэтгэлийн амар амгалан өгөх гэдэг юм уу? Мэдгүй, энд бол ингээд маш олон ийм сонголтын дотор төрчихөж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө хүн гэдэг чинь угаасаа л янз янзын зан үйлдэл гаргадаг шүү дээ. Тэгэхээр энэ бол хитрхи нөгөө олон магадгүй та эрт асуудлууд гарч ирсэн бол энэ дотроо ингээд асуудлуудаа шийдэх гарцаа олох гээд энэ хүн бол үнэхээр маш их төөрөгдөлтэй. Бүр тэ шүн нойрон чүрхгүй маш их юм бодолд автаад дахиж одоо тэ ийм мухай онцгүй мэдрэмжийг мэдрэхийг хүсэхгүй байгаа нэг ийм мэдрэмж. За дараагийн маань карт Page of Cups. За Page of Cups. За яг энэ би бол энэ картыг харахаар ер нь бол одоо нөгөө Hanged Man буюу яг гоё ингээд төвлөрч бодох, хөрсөн дээрээ бууж бодох карт маань гарч ирсэн. 7 аяны дараа нэг аяг гарч ирлээ те. Тэгэхээр энэ хүн бол аль ер нь бол ингээд яг нэг сонголтондоо үнэнч байхаар шийдсэн юм шиг надад нэг тийм мэдрэмж. За Page of Cups бол уг нь бол энэ маш гоё романтик санал, айгуу тийм гоё юм нэг хөвгчлөлтэй те, нэг хөнгөн мэдрэмж байдаг. Гэхдээ энэ хүнээс бол нэг ийм айхтар хөнгөн мэдрэмж гарна гэхээсээ илүү би бол хүзрнүүдийнхаа нөгөө бас ингээд дарааллыг айгуу сайн харж уншдаг. Тэгэхээр Cups бол те төрөгдөдсөн бол нэг зүйл дээр бол энэ хүн бол ялцчгүй төвлөрөөд ер нь сонголт хийхэд бол ойрхон л болсон байна л гэж. За дараагийн карт Five of Cups. За ер нь бол айгүй юм нэг тийм логиктой гарч ирж байгаа юм шиг санагдлаа. За Five of Cups картн дээрээ төрсөн байжгаад нэг зүйлээ л энэ хүн авсан. 5 Cups-ыг бол угаасаа л дээ энэ бол grief буюу харамсал те. Энэ бол үнэхээр таарын харилцаа жишээ нь ингээд 7 аягаар хэмжигддэг байлаа гэж бодоход энэ хүн бол зөвхөн те одоо нэгийг л айгу гоё гэж бас мэдэрч явах магадaltaй. Нөгөө талаасаа нөгөө сонголтоо хийсэн гэдгээсээ дараагийн нэг вариант нь нэг одоо зүйлэл одоо энэ хүний анхаарлыг маш их татаж чамаг гэсэн хайр нь гарч ирдэг. 7-оос 5 зүйл нь энэ хүнд таалагддаггүй буюу энэ харилцаанаас тийм сэтгэл ханамжийг авч чаддаггүй. Маш юм гонигтай. Тэгэхээр чин одоо юу гэсэн үг вэ? 5 чин айгуу тийм их тооштой 7-тай харьцуулах юм бол те. Тэгэхээр цаг хугацаа бүх зүйлийг эдгээдэг, учрыг олдог, байр байранд нь тавьдаг те. Тэгэхээр магадгүй яг та хоёр угаасаа л хоёулаа хоёр талтай ингээд нэг нь нөө воло босгоцсон, ханаа босгоцсон, нөгөөх нь бол айл болох ганцаараа ахыг хүсэж байгаа. Ерөөсөө юм нэг энд бол тийм гоё хайр алга. За дараагийн карт Tower. За last карта, сүүлийн карта аваад ажиллагаа дуусгая да. За тэгэхээр энэ харилцаа бол бүр яалтчгүй л маш нэг юм юутай байна. Chaos гэж ярьдаг те. Нэг юм шуурхтай, амар гинти огцом айхтар үйлдэлүүд гаргадаг те. Tower карт бол яг ийм эндээс бол релиз хийх буюу ийм одоо те трама өгөөд байгаа харилцааг хүн бол дуусгаж чаддаг байх ёстой. Тодорхойгүй байдал гэдэг бол хүнийг яг дотроос нь нөгөө иддэг те. Тэгэхээр энэ дээр бол шийдвэр гаргах ёстой шүү буюу magician карт бол те. Энэ хүн бол бараг л энэ зүйлээс ингээд ангижрах нь зүг юм аа гэдэг сонголтыг аль хийцэн юм шиг надад ийм мэдрэмж төрж байна. Болохгүй гэсэн юм бол хаалт бол үнэхээр байна. Энэ бол үнэхээр яг ингээд эхнээсээ төсөл хүртлээ яг л нэг юм vibe те, нэг юм мэдрэмжээрээ явчлаа. Дундалтаа бол тийм nice картууд маань маш бага гарч ирлээ. Дандаа юм тотгошоогоо
introvert гэдэг ярьдагтэй. Тэгэхээр ер нь бол айгүй тийм нөгөө ганцаараа байх сонирхолтой л эндээ одоо ингээд бат үнэнчтэй шийдвэрээ гаргалаа л гэсэн нэг юм уншлага болж дуусч байна да. За тэгэхээр та бүхэн маань 2 дугаар группийн 2 дугаар хэсэг буюу буцаж ирэх юм бол харилцаа яг хэрхэн өрнөх вэ гэсэн энэ сэдвийг нэмэлтээр авах боломжтой. Нэмэлтээр авахыг хүсэх юм бол пэйж болон инстаграм хаягаар хандаарай. Танд бас хэрэг болсон байх гэж найдаж байна. За баярлалаа. За ингээд групп 3-ын маань уншлага хэлж байна. Групп 3-ын маань Air of Cups. За энэ бол үнэхээр ингээд те энд ингээд аян дотор намайг хараач гэж юм шиг ингээд нэг юм авиг нь бол гоё цаг үсрээд айгу галт дөлтөө байгаад байгаа. Гэтэл энэ хүн бол явах шийдвэрийг буюу ингээд энэ зүйлээс холдох шийдвэрийг гаргаж байгаа юм карт байгаа. За тэгэхээр бүгд энэ дээр тавьж агаад уншлагаа эхлүүлье. За эхнийхээ картыг цай Four of Swords. За энэ хүнд бол үнэхээр одоо амралт хэрэгтэй байгаа гэх юм уу? Маш их ядарсан. Сэтгэл зүйн хувьд бол айгүй их ядралтай. Энэ харилцааг цааш нь өргөжлүүлээд явна гэдэгтээ итгэлгүй. Ер нь бол жоохон ингээд нэг тийм бодох хэрэг байна гэдэг шигтэй. Ер нь бол ингээд хоёрын харилцаа зогсонго. Энэ хүн магадгүй ямар ч үйлдэл хийхийг хүсэхгүй байгаа. Танд ямар ч хариулт өгөхийг хүсэхгүй байгаа нэг ийм энерги. За дараагийн карт маань Five of Swords. За яагаад вэ гэхээр энэ хүн бол үнэхээр ингээд те тулалдаад одоо ингээд ялагдчих байгаа хгүй. Тулаанд одоо ялагдсан л гэсэн үг. Одоо те энэ харилцаанаас одоо юу гэдэг нэг тийм аз жаргал угаасаа мэдрэхгүй байна. Дээр нь магадгүй та хоёр айгүй их ингэж атаклтны нэрүүгээ дайрдаг те. Тэр зүйл энэ хүнийг бүр айгүй их ингэж ядраадаг нэг юм байх магадлалтай. За дараагийн маань карт Queen of Pentacles. Ирээдүйн хань эхнэр болох ийм хүн гэж уг нь бол харддаг юм байна. Гэхдээ яагаад одоогоор та хоёр ийм тэ харилцааны ийм зогсонго болцсон байгааг сайн мэдэхгүй ч энэ хүн бол таныг бас ийм гоёор хардаг байх нэ. За дараагийн маань карт Page of Wands. За тэгэхээр энэ хүн маань хичнээн одоогоор чимээгүй ямар нэгэн үйлдэл хийхгүй байгаа боловч энэ хүн бол одоо буцаж эргэж нийлэх ч юм уу те нэг энэ харилцаагаа эргэн харах боломж байгаа юу гэдгийг ингээд нэг тийм харах энэ хүнд бол нэг тийм өнцөг бол байна. За дараагийн маань карт Devil. Яагаад ийм гинт те Devil карт гараад ирвэ гэдэг бас нэг юм сонирхолтой юм. Devil карт маань ямар учиртайг гарч ирснийг сайн мэдэхгүй ч энэ бол ер нь бол нэг тийм сайнны тохио биш л дээ. Тэгэхээр нөө Four of Swords картаар хэлсэн зүйл маань энд гараад ирвүү буюу үл ойлголцолтой энэ харилцаа яг цаашаа яаж явах гээд байгаа тодорхой болсон нэг нэгийг айгүй их магадгүй харддаг ийм жоохон toxic relationship буюу ийм харилцаа байх магадлалтай юм. За дараагийн маань карт Fool. За Fool карт маань ер нь бол айгүй гоё юм шинэ эхлэл те ямарваа нэг зүйлд бүр цоо шинээр эхлэх зориг энэ одоо өмнө нь магадгүй те таяр тийм онцгүй токсик байдал харагдсан ч юм уу те нэг иймэрхүү байдалд одоо санаатай болон санамсаргүйгээр орсон ч гэсэн энэ хүний бодол бол яг ингээд болсонгүй. Гэхдээ дараагийн удаад бол энэ харилцаа те ийм гоё байж болох юм. Шинэ эхлэлийг бит хоёр бол хийж болох юм. Бүхнийг цоо шинээр эхлэх ийм боломжийг ер нь бол энэ хүн бодож байгаа гэсэн үг. За энэ дээр бол нэг Page of Wands картс шүү дээ. Дахиад ууг нь бол яг энэ харилцаагаа reignite буюу одоо нөгөө ингээд буцаж одоо асаах гэх юм уу одоо нөгөө шүтэнзээр алтай ингээд нэг юм
асаачих ийм энэ хүнд бол сонирхол бол байна. За дараагийн карт Nine of Wands. За ер нь бол яг энд энэ харилцаанаас та явсан байх магадлалтай. Энэ хүн бас одоогор ингээд чимээгүй байгаад байгаа те. Тэгэхээр за Nine of Wands карт маань ийм шархацсан барьаар те. За энд нөгөө нэг сэлмээ барьчаад л энэ хүн чинь бас нөгөө үзэлцсэн шүү дээ те. Ер нь бол ингээд таарийн хооронд бол атак болсон уу тийм. Гэхдээ Nine of Wands карт бол яг 9 ийм асуудал те танд айгүй юм тулгарсан. Гэхдээ энэний ард гарах арга зам нь ингээ ойрхон байгаа буюу энэ харилцаан дээр магадгүй нэгэндээ ингээ туслаад харилцаа урагшлуулъя окей гэд ингээ харах юм бол ер нь бол энд боломж байгаа юу гэвэл тийм. Үнэхээр энэ хүн одоо сэтгэл санааны хувьд ч юм уу те энд үнэхээр ийм шарах авчихсан байгаа бол бас энэ жоохон асуудалтай. Гэхдээ энэ зүйлийн ард гарах нь бол одоо гарахад ямарваа нэг те хүний хин нэгний дэмжлэг энэ хүнд бол заашгүй хэрэгтэй байгаа. Магадгүй энд таны дэмжлэг хэрэгтэй гэдэг нэг ийм байдлыг энэ хүн бас бодож иж болох юм. Queen of Wands карт маань уг нь бол айгүй гоё юм маш гоё зөөлөн те айгүй гоё дэмжлэгтэй энэ хүнд ингэж нөгөө хайр инэрлийг өгдөг хүн байгаад байгаа хгүй энд та те энэ харилцаанаас явсан та. Энэ хүн бол үнэхээр ингэж энэ зүйлд таны дэмжлэг хэрэгтэй байгаа гэдгийг одоо ухаарч байгаа, бодож байгаа. Надад нэг те жоохон ингээд туслаад өгөх юм бол би энэ асуудлаасаа ингээд гараад окей болчих штэ гэдэг юм нэг тиймэрхүү энерги. За дараагийн маань карт Empress. За тэгэхээр энэ хүний хувьд бол яалтчгүй л таныг бол Empress Queen of Wands буюу ингээд те үнэхээр гоё одоо хардаг. Бүр ингээ хайрлаж хардаг гэх юм уу. За та энэ хүний хувьд одоо бараг л ингээд те нэг юм цорын ганц гэж бараг хийлж болохоор ийм нөгөө хүн байгаад байгаа хгүй юу. Гэтэл энд бол яалтчгүй л нэг ийм үл ойлголцол гараад нэг онцгүй devil toxic харилцаа орж ирсэн, энерги орж ирсэн үү тийм. Таяр хоорондоо бол нэлээд юм хүчтэй маргаан болд игдсэн байх магадaltaй. Яагаад тэгэхээр Nine of Wands карт бол энэ хүн шархацсан, дээр нь бүр ингээ ялагдаад ингээд бүр гимтсэн те шархалсан одоо нөгөө за зодоо нар их юм бол гадна талаас харах юм бол одоо ингээл нэг юм шархацсан хүн байж та. Гэтэл зүрх сэтгэл нь магадгүй шархалсан байлаа гэхэд өстой нэг те жоохон юм нэг хэцүү юм байдалтай байж байгаа л нэг юм хүн байна да. За дараагийн маань карт Ten of Wands карт Ten of Pentacles. За Ten of Pentacles бол яг л тэ таныг яг энэ хүн үнэхээр өөрийнхөө амьдралын ханаа гэж боддгоо гэвэл тийм. Тантай цуг одоо тэ амьдралыг бүтээн гэж бүр ингээ хардаг хүн байгаад байгаа байхгүй юу. За дараагийн маань карт High Priestess. За энэ зүйлийг бол таныг бол өөрийнхөө зөнгөөр айгүй мундаг мэдэрдэг гэж боддог. Ten of Cups. За ер нь бол энэ хүрээд баг ингээд нэгдүгээр группээ дуусгацсан дээр санагдлаа. Тэгэхээр энд бол хичнээн ингээд те та эндээс явж гисэн байгаа ч гэсэн энэ хүн бол танд хайртай хിവэрээ яг хэсэг хугацаанд ингээд чимээгүй байх магадлал нь өндөр. Гэхдээ таны тусламж энэ хүнд хэрэгтэй гэвэл тийм таныг өгүүлж байна, туслахыг чинь хүлээж байна ч гэдэг юм уу те. Тэгэнгүүт хамгийн гол нь энд devil харилцаа яг хэр зэрэг үйлчлэлтэй байгаа вэ гэдг нь магадгүй дараагийн нөгөө нэмэлт уншлагаар гарч ирэх байх гэж би найдаж байна. Гэхдээ энэ зүйл дээр хамгийн гол нь энэ 3 дугаар уншлага маань хичнээн та те энэ хүнээс ингээ нүрээ буруулаад явцсан ч гэсэн энэ гал гэдэг зүйл бол яалтчгүй таарын дунд байна. За энэ гал юу илэрхийлдэг вэ гэхээр ер нь бол ингээд те намайг хараач гэд нэг юм дүлх гээд нэг эхлэхэд хэлчихсэн те тэрэн шиг та бол энэ хүн надаас би явсан ч энэ хүн надад намайг гэсэн сэтгэл бол байсаар байна. Би бол те яг энэ хүнтэй одоо гэрлэх магадгүй ад жаргалтай сайн сайхан амьдрна гэдгээ мэддэг. Гэхдээ энэ хүний жоохон
одоо мэдгүй баг зэрэг сорьсон юм уу? Үнэхээр ингээд айгүй хайтаахан тий харилцааны дунд гинт нэг жижиг асуудал дээр та хоёр бүдэрч үү гэдэг л нэг ийм зүйл. Тэрнээс ч бол энэ хүн бол танд бол хайртай, надтай гэрлэхийг хүсдэг. Тэ одоо юу гэдгийг тэр зүйлүүдийг бол та өөрөө бол дотоод мэдрэмжээрээ мэддэг учраас энэ хүн баг ингээд тэ амьдралаас чинь ингээд явсан ч баг айхааргүй юм шигтэй нэг иймэрхүү. За Air of Cups бол та бол маш ихтгэлтэйгээр л ер нь бол энэ жоохон замыг сонгож байгаа. Энэ цаталтайгаа нар байгааз. Тэгэхээр ер нь бол нэг ихтгэлтэйгээр л энэ замаа сонгоод явж байгаа. Ийм хүн байна да. Уншлага энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд та бүхэн маань нэмэлт уншлага авахыг хүсэх юм бол пэйж бол Instagram хаягаараа урьдчилах боломжтой. Нэмэлт уншлагын маань сэдв буцаж ирвэл харилцаа ер нь яг ямар хөө байх вэ гэсэн юм сэдвтэй байх шүү. За баярлалаа баяртай.